За логосын геймстер болохоор би Roblox-ийн Pickaxe Swim Escape гэдэг тоглоомыг тоглож үзэх байгаа. За өнөөдрийн мэдлэгийг маань спонсорлж байгаа Сүлдээ Геймстер доо баярлалаа. Сүлдээ Геймстер маань Grow Garden 2-ын Fall Harvest уралдын танд хэрэгтэй бүх зүйлийг зардаг ба бүр болоогүй Black Dragon уралт зардыг билээ. Та нар тэгээд ороод юм сонирхоод авахыг хүсвэл би description хэсэгт линкийг нүүлдээ. За тэгээд бичлэгэндээ орцгоё. За тэгээд тоглоомд ороод ирсэн чинь Welcome to 1+1 Pickaxe Swim Escape. Break this grass block to get start гинэ. За манай тоглоомд орж ирсэн welcome тэгээд энэ grass энэ шорон блокийг эвлээд чиний тоглоом чи ихтэн гинэ. Тэгээд great hit dummy одоо сайн байна. Тэгээд энэ дамыг 5 удаа цохих гинэ. Алло ингэнэ. Одоо энэ үеийнээс 3-ыг аваад тэгээд Pickaxe сайжруулах гинэ. За эцэст нь 3 болсон. Тэг групп нь орчих ямар нэг шагнал байв. Nice bite stone pickaxe to break block quest. За одоо энэ чулуун Pickaxe-тэй байгаа чи энэ юмнуудыг арай хурдан эвдлэн гинэ. Тэг. Одоо ингээд туториал дуусчих шиг боллоо. 2 зүгтээ болчлоо. За одоо идээд 2 зүгтээ болсон чинь ёо. Ямар хурдан эвдэж байна вэ? Бум. 3 энэ ребис тэгээд Нөө миний Pickaxe чигсэн шинжилчтэй юм уу? Да. Одоо тийм энэ энүүгээр давуу талтай юм байна. Хайдуулээ. Энийг авчиж болох юм биш үү? Одоо 3 үеийнээс юм биш. За энийг эвлээд. Биш юунд дээрч. Энэ 3 ребистэй шинж авах юм байна. 2x гинэ. Бусдын бүгд дээр ингэ бугсаад. За. 5 левелээс 2 Pickaxe болд юм уу те? Тийм бэ. Талын гай одоо Golden Pickaxe тань. Тэрс энэ 10-аас гинэ. Aurasig spin хийвэна. Badlan level. Go. Энийг сайжруулаад ахтлаа гэж байгаа юм уу те. Хэдүүлээ дээр 7 үнийг авна да. Хөөе би skip хийх. Дараа бокс байхгүй. За эцэст 7. Би ингээ гарч ирэхдээ бүжиглээ нагаад байгаа юм уу? Биш гарч ирэхдээ бүжгэлсэн үү guys? Ээж та одоо нэг харъя. Энийг аваад бүжиглээд идэг ш. За дараагийнхаа Pickaxe-ийг авсан. Golden Pickaxe. Энэ бүр хитэн Pickaxe-тэй гай. Rebuild хийсэн өмнө win авах хэрэгтэй байна. За 10 level хүрчлээ guys. Одоо гүүгээ дахиад Golden Pickaxe авч чадхаар болъё. 3 Pickaxe болчихд юм байна 10 дээрээ. Гоё мэдэн. Гэхдээ муухай мэдэн дахиж ингэж ямбаарг байна. За хэдүүлээ 40-ыг авна. Яаж хийж байгаа л авна. 40-ын дараа хэдий үүдээ. Энэ 40 10 байсан юм уу? Би холоос 40 гэж хараадсэн шүү дээ. Энэний дараа 15 юм байна л да. Энийг үзэл та.
За энийг хэдүүлээ яаж хийж авах вэ? За тэгээ. Ясахгүй чадахгүй юм. 10 аваад. За 10 авсан чи энийг авахд бас мөнгө хэрэгтэй гэхээр дахиад гүүх юм байна. За 24-аас одоо реберт хий. Реберт чамайг аваад тэгээд трейл авч. За ингээд амар гоёсон. Чи 3 реберт тий. Тэгэхээр чам дээр. За ингээд буцаад 10 level хүрэх гэж үзэн тий. Дараагийн реберт хийдээс 15-аас байна. За 10 хүртэл түр кат. Хэвээ энэ голдон зогсоно байгаа юм. Юу голдон зогсонгууд хоёулын цогт юм биш. Ёо, за энэ чээр мэдмээр арга юм байна ой. Ингээд зогссон багтал зүгээр амар хурдан л их юм байна. За 11 level хүрсэнгүй. World тийм биш тийм тоглоомч. Бэж та тэр спин үү? Одоо фрee спин байна. Нэг биш. За эргүүлээ. Jackpot spin. Please. Ёо, 2 Winchester Rainbow Trail. Wow. I'm so lucky guys. Видеоны азууха. Oh my god. Ёо, 2 Winchester Rainbow Trail-ийн унгаач тийм да. Хаммар азтай юм бэ? За хэдүүлээ 12 хүрээ. Юм азтай юм чинь. Азтай амар юм унгаачлаа. Заагүй. Энэ би өөрийгөө азтай гэсэн чинь барыг их хүн энийг зүтгий яваад байгаа юм шүү. За мэд. Эднэрийг бол ганц зөвхт болсон юм шүү дээ. Ингээд болдоо. Чиний хийч 300, энэ 400 хэр ялгаа байхгүй байна уу? Энэ 30-ыг өгөх юм биш бүр. Чи 400 тэгэхээр тэр 600 гэхээр гайгүй юм байна уу? Дараагийн их руу нийтүүлээ явъя. Яваалаа. Го. Миний левел гэхдээ саний трейл дээр байснаас хурдан юм идэх юм. Яагаад гэж юм бол? Чи 600 энэ 900 гэхээр гайгүй юм байна уу? Энийг ч гэсэн хэлж. Ёо, энэ жоохон удаж тэгтэй гайгүй. 4 пикакс болсон байна. Яаж? Замитгүй. 75-ыг авнаа. Бүүм, одоо ингээд реберт хийчихнэ гэдэг юм чинь. За тэгээд энийг аваад энийг авч. 33 вин гинэ. За 33 вин тэгээд олчих байлгүй дээ. За энэ чинь ингээд зогсоод 12 level хүрсэн шуудгүй. Ямар хурдан 12 хүрчөө. Тэр жоохон. За. Гэт. Тор. 30-ыг авсан. За diamond pickaxe таасан. Энэ ч жоохон зогсъё. Ёо, амар хатна хөөч. Тэгээд энэ удаагийн бичлэгийг энэ хүрээ дуусгая. Тэгээд лайк саб дараагаараа дараагийн бичлэг хүртэл бай бай.